Шинжлэх ухаан танин мэдхүү од мөндөр суух тавтай морил онцлог сэдв нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Мөнхцөл миний бие бидний эрхэм зочин Дуур бүжгийн Эрдмийн театрын балетын гоцлооч Nomadic Ballet Production-ы үүсгэн байгуулагч Үлзий орчих бит хоёр сонгодог бүжиг сэдвээр ярилцах гэж байна. Энэхүү нэвтрүүлэг танд од мөндрийн YouTube сувгаар NTV телевиз 83.3 болон 107 долгионы од мөндөр радиогоор хүрч байна. За Nomadic Ballet Production маань 3 сарын 29-30-нд Grandeur Gala концерт тоглох гэж байгаа ба өнөөдөр бид хоёр сонгодог бүжгийн уян налархаа үлэмж тансаг гоо үзэсгэлэн хүний сэтгэл оюун мэлмийг баясгаж ер улсын их таашаал баяр цэнгэл тайвширлыг мэдрүүлдэг гайхалтай урлагийн талаар ярих гэж байна. За өдрийн мэнд манай студид хүрэлцэн ирсэнд баярлалаа. За өдрийн мэнд төргий. Намайг урьж оролцуулж байгаа та бүхэнд бас маш их баярлалаа. За маш сонирхолтой сэдв байна. Би бодохдоо бол эмэгтэй хүүхд болгоо балет үзсэн эмэгтэй хүүхд болгоо өөрийгөө ер нь бол балетчин болгосон гэдэг нэг амьдралынхаа тодорхой хугацаанд ямар ч мөрөөддөг баг. Бас эмэгтэй хүний ер нь бол нэг юм цагаахан атаархал байдаг. Та тэгэхээр өнөөдөр манай үзэх сонсогчид балетын урлагийн талаар, өөрийнхөө талаар та өөрөө балетчин гоцлооч байна те. Ягаад энэ мэргэжлийг сонгосон талаар тэгээ мэдээж онцгойлон энэ Grandeur нэртэй гайхалтай тоглолтын талаар хуваалцаач. За намайг Алтан цэцгийн Үлзий орших гэдэг. Би Дуур бүжгийн Эрдмийн театрын балетын гоцлооч бас давхар дасгалжуулагч багшаар ажилладаг. За яагаад балетыг сонгох болсон шалтгаан гэвэл ерөөсөө манай ээжтэй холбоотой. Манай ээж өөрөө урлагийн хүн байсан. Өөрөө хүүхэлдэйн театрт хүүхэлдэйн жүжигчин хүн байсан. Тэгээд өөрөө болохоор сонгодог урлагт маш их дуртай. Дуур, үзээгүй балет гэж байхгүй. Ер нь тэгээд бүх сонгодог дуурийн театрт юу болж ийн тухай зав чөлөө байсан л болол тухайн нааш ирж тоглолт үздэг байсан. Тэгээд нэг 1996 оны одоо өвөл юм да зар явсан. Телевизээр зар явсан. Хөгжим бүжгийн коллежид балетын ангид хүүхдүүд элсэж авнаа гэсэн зар явсныг манай ээж үзээд тэгээ намайг зүгээр дагуулад очсон. Та хэдэн настай байсан тэр? Нэг 9 настай байсан уу? 9-10 настай байсан. Тэгээд шалгуулад үзсэн би тэнцсэн. Тэгэл би орсон. Та урд нь бүжиглэжсэн үү? Үгүй би ерөөсөө бүжиг дуу моогоос ерөнхийдөө жоохон холч гэх юм уу эсвэл мэдхгүй ямар ч байсан тухайн үед хуучин сургуульд нэг урлагийн үзлэг нэг ордггүй л байсан санагдаж байна одоо. Тийм үү. Тэгэхээр 9 нас гэхээр сонгодог урлагийн тэгээ бүжигчний хувьд ер нь бол бэлтэж эхлэх нас уу арай хоцорсон байсан уу? Үгүй яг бэлтэж эхлэх нас. Тийм яг мэрэгжлийн бүжигчин болох гэж байгаа хүүхдүүдийг бол хөгжим бүжгийн коллежид 9-10 настайгаас навдаг. Тухайн үеийн 5 дугаар анги юм уу. Тэгээд шалгуулад тэнцсэн. Тэгэл орсон. Ороод очир зөггүй янзын дасгал хийгээл эхэлсэн. Хиндээ бол мэдэхгүй шүү дээ. Яг тэр үед чинь бол бас одооных шиг ийм сошиал нэг хөгжөөгүй байсан, үзэж харах юм ч юугүй байсан те. Тэгээ нэг төсөөлөл муутай. Тэгээ ороод явж хагаад хизэнээс энэ урлагт дурлсан юм бүү мэдээд. Тэгэл нэг мэтгэд л энэ урлагт дурлаад бүр ингээд гарах эцсгүй болол сургуулаа төгсөөл үргэлжлүүлээд одоо ингээ 20 дахь жилдээ бүжгэлж байна. Гайхалтай. Тий. Тэгэхээр энэ урлаг маань өөрөө ингээд хүнийг айгүй ингээд татдаг, сордог тий. Яг ингээд энэ урлаг ингээд хаашаач одоо энэ урлаггүйгээр мэдхгүй амьдарч чадахгүй ч юм шиг болгодог ч юм уу тий. Одоо яг нэг ингээд өөртөө ингээд уусгаад идэг нэг сонгодог урлагч угаасаа л ерөөс тийм л дээ. Хэдэн зуун жил ингээд тоглогдож байгаа ч гэсэн нэг жүжигийг хэдэн зуун жил тоглоол идэг. Тэр хүмүүс нь үзээлэдэг, давтаал үзээд идэг. Давтаж тоглох тулганд нь л үзээд идэг тий. Яг тийм. Одоо жишээлбэл хонтноор гэл тэгэхэд одоо сая түрүү 7 хоногт манай Дуурын театрт 3 өдөр дараалал тоглоход сэрийтэл бүтэн. Тэгэл үзээд хэдтгэе үзэж яах гэхэд мэдгүй би тоогоо алдсан. Тэгтээ би үзэх дуртай айгуу гоё надад таалагддаг гэл. Би яг 3 дахь өдөр нь үзсэн. Тэгээ би бас үзэж байгаа хэд удаа үзснээ санахгүй байна. Би өөрөөр орнуудад бас үзсэн. Тэх болгондоо яг л нэг сцен байдаг шүү дээ. Нөгөө цагаан хүн нөгөө мэдээ өгөхгүй, дохио өгөхгүй нөгөө залууд залуу хуурдагдсан байгааг тэрийг харах болгондоо уйлдаг. Яг л тэр мэдрэмж байдаг тий. Тэгээд хөгжим бүжгийн коллежид тэгэж ороод манай ээж баг намайг анх шалгуулаад тэгэж очсноос хойш баг тэгээд өөрөө ч очиаг байх та баг тэгээд
Би тэгэл сурсараа гал 8 жил сураад сургуулаа 2003 онд төгсөөд тэгээд шууд манай ангийнхан тэр чигээрээ дөөр бүжгийн эрдэмтэн театрт балетын жүжигчин мэрэг гэдэг мэрэгчлэр орж исэн. Үндсэн ажилтан болоод. Тийм тэгээд тэрнээс хойш би 2003 оноос 2008 оны хооронд ажиллаж агаад 2008-аас 2012 оны хооронд Япон улсын NBA гэдэг балетын компанид одоо аудишн өгөөд шалгалт өгөөд тэгээд тэнд гоцлол бүжигчнээр би 3 жил ажиллаад тэгээд эргэж ирээд одоо өнөө хүртэл одоо Дүүрэн театрт бас ажиллаж байна да. Маш сонирхолтой юм байна те наа чинь. Та тэгэхээр нөгөө Монголд ингээд ажилласан те мэрэгчлэрээ сураад ажилласан, Японд ажиллаж байсан. Тэгэхээр нөгөө Монголын балетын дэг сургууль, Японы балетын дэг сургууль өөрөө. Тэгээ мөн Японд ингээд те мэрэгчлэрээ 3 жил ажилласан танд ер нь бол яг нөгөө мэрэгчлэтний хувьд, бүжигчний хувьд энд байгаа те магадгүй тийм боломж олдоогүй бүжигчтэй харьцуулахад илүү өөр ойлгосон, сурсан ч юм уу техникийн хувьд арай өөр зүйл байсан уу? Японд очиод бол би маш их зүйл сурсан. Ер нь бол бүжиг талаасаач тэр зохион байгуулалт талаасаач тэр амьдрал талаасаач тэр Японд ямар ч хэлгүй тэгээд ингээд хүний газар ганцаараа очиж байгаа шүү дээ. Яг нь мэдээж таньж мэддэг хүмүүс байсан. Гэтэл ерөнхийдөө ихэнх цаг хугацаа ганцаараа өнгөрүүлж байгаа. Өөртөө л ингээд ажиллах одоо яг зайлшгүй шаардлага тулж байгаа юм л та тийм. Тэгэхэд бол би бол шал өөр ертөнцид одоо ертөнц гэх нь одоо тийм яг одоо ингээл ертөнц шүү дээ. Ер нь бол яг энэ ч нэ ингээд 5 6 жил ажиллаж байгаад Японд руу очиход бол шал өөр ертөнцид намайг хөтөж авч байгаа юм л та. Азар яг нөгөө манай балетын орлого бол дэлхийн нийтээр нэг хэлтэй. Тийм болохоор мэрэгжил талаасаа бол надад бол ямар нэгэн саад хүрхшил бол байгаагүй. Яг бидний хиллэгүүд бол бүгд адилхан байдаг. Дасгал болгоныхын хөдөлгөөн болгоных нь хиллэгүүд адилхан байдаг болохоор яг тэрэн дээр бол ойлгоод явчихж байгаа юм л да. Яг бусад зүйл дээр бол яг тэгэл нөгөө Японоос хорд сурах хэрэг болно. Тэг ингээ хүнтэй харьцаж сурах хэрэг болно. Цаг баримтлна гэдэг чинь тэгэл Япон бол бүр тэр талаараа бүр хамгийн дээд шүү дээ. Тийм. Тэгээд 3 жилийн хугацаанд бол маш их зүйлийг сурсан. Мэрэгжлийн бүжгийн балетын талаасаа гэх юм бол юу манайх Японы хоёр бол жоохон өөр л дөө. Манайх бол ерөнхийдөө Орос школ гэж ярьдаг тий. Тэгээ Орос дэг сургуультай. Япон бол Японоос бол яг өөрсдийн үндсэн балетын сургууль гэж байхгүй. Улсын. За. Тий. Одоо манай хөгжим бүжгийн коллеж шиг яг тийм улсаас нь ингээд хүүхдүүдийг сургадаг тийм сургалт гэж байхгүй. Яг ингээд ховийн маш олон бүжгийн студиудтэй. Тэнд хүүхдүүд маань өөрсдөө сурч байгаад ингээд нэлээд тууштай явж байгаад Европ руу ч юм уу, Америк руу ч юм уу, Орос руу явж яг ингээд мэрэгжлийн юунуудаа одоо нэг өнөмлөх сертификат гэдэг юм уу, төр хөгжлийн сургалт гэдэг юм уу, тийм юмнуудаар сурч төгсдөг. Бас өөр юм байна тий тэгвэл. Монголын хувьд бол амар том боломж واخгүй. Энэ амар хэцүү мэрэгжлийг үн төлбөргүйгээр эзэмшиж авна гэдэг чинь бол асар их том боломж واخгүй. Ер нь бол. Тийм байна. Тэ ерөөсөө энэ өнцгөөс нь харж байгаагүй юм байна. Тийм Монголд бол одоо яг одоо Монгол Улсын консерватори болсон тийм. Тэрд бол анх 6 дугаар ангиасаа элсэж ороод 12 дугаар анги хүртлээр ямар нэгэн үн төлбөргүйгээр сураад төгсөж байгаа. Тодорхой хэмжээний зүйлийн 2-3 жил нэг юм төлбөр гэдээ авдаг. Гэтэ тэр нь бас нэг төлбөр гэж хэлгээд бас хэцүү л дээ. Бас амар бага. Тэгээд балетын жүжигчин гэд мэрэгчлэр төгсөж байгаа. Яг ингээд цэвэр яг балетын жүжигчин болоод төгсөж байгаа. Энэ бол бас маш том боломжтой юм. Одоо дэлхийн босод орнуудад за би яг улсын Оросд бол мэдээж бол байгаа. Босод газрууд бол миний мэдгээр л бол ер нь бол Азтай бол бараг тийм яг үн төлбөргүй мэрэгжлийн боловсрол олгодог сургууль бол байхгүй болов гэж бодож байна. Сонирхолтой юм. Тэгэхээр та хэлэндээ яг Японд өөрийнх нь балетын дэг сургууль гэж байхгүй гэдэг шалтгаан нь бас яг тайлбарлагдчих боллоо тий. Манад ингээ улсаас Монгол Улсын консерватори гэж байгаад төрөөстэй энэ чинь тий. Төрөөс дэмжиж. Тэр мэрэгжлийн бүжигчдийг ингээд бэлдээд байна гэдэг чинь өөрөө манаа заах манайх уг суурь нь бол Оросын дэг сургуулиас те үүдэлтэй байж болно уучлаарай.
Тэгэхэд Монголын балетын өөрийнх нь дэг сургууль гэж зүйл юу н бий болж гин үү? Байдгүй. Яг л орц школороо байдгүй. Үгүй л дээ. Ерөнхийдөө тэгэл одоо бараг л Монгол болчихлоо хэл та. Тэр чи одоо тэгээд хичнээн нэг Оросоос ингээ уламжлагдаж Орос багш нар байжгаад Оросоос орсон хүмүүс багшлаад гэдэг ч юм уу ингэж явсаар хагаад одоо ингээ сүултээ яг өөрөөсөө дотоодоо төгсөн хүмүүс нь өөрөөсөө багшлаад эхэлж байгаа. Тэгэхээр одоо ингээд эн чинь ингээ баг багаар ууссаар хагаад ингээ ер нь бол Монгол эл болчихлоо юм л та. Гой сонсогч чинь тий. Тэрнээс шууд яг ингээд одоо ингээд эргүүлээд харуулчихж байгаа юм шиг өөрчилчихнэ гэж байхгүй л таа мэдээч ингээд маш олон жилийн цаг хугацаанд ингээд баг багаар өөрчлөгцөөр байгаа л уусчлаа гэж байгаа. За та нөгөө гоцлооч гэсэн тий. Тэгэхээр тэр нь гоцол бүжигчин гэсэн үг үү? Тий. Балетын гоцлооч гэдэг нь тий. Гоцлол бүжигч. За дасгалжуулагч гэхээр нөгөө хореограф гэдэг нь арай өөрөө. Үгүй. Хореограф гэдэг нь найруулагч нь. Одоо дэглээч гэсэн үг тий бүжиг дэглээч. Дасгалжуулагч багш гэдэг нь одоо тухайн балетмейстрийн бүтээлийг бүжигчдэг ингээд одоо ингээд балетмейстер өнхөн бүжиг дэглээч хүн бүжгээ дэглээд нэг бүжигчэнд ингээд өгнө шүү дээ тий одоо ингээд дэглэхийн тэрийг одоо ингээд илүү гоё төгс цэвэрлээд янзлаад үзэгчдэд яг бэлэн болгох хэрэгтэй дасгалжуулагч багш. Гүйцэтгэлийг нь төгс болох шаардлагатай тэрийг дасгалжуулж байгаа хүн юм байна тий. Маш сонирхолтой. Та тэгээ таны одоо яг мэрэгжлийн бүжигчин гоцлоочийн хувьд таны өөрийн хамгийн дуртай гоцлох дуртай бүжиглэх дуртай балет юу вэ? Тэгээд яагаад? За яг нэг гिचгээр бас зөндөө олон байгаа л да. Жүжиг болгоо өөр өөр л дөө жүжиг болгоо өөр өөр гэсэн сэдвтэй өнгө аястай хөгжмөнтэй хариулахтай тийм тэгэхээр яг би миний хувь хүний зүгээс болоод би жоохон ийм характерны бүжиг рүүгээ илүү дуртай юм шиг. За тэр нь юу гэсэн үг вэ? Одоо нэг илүү нэг дараам тал руугаа балетанд илүү дуртай гэсэн үг юм да. Одоо багцраа хориглолт булгч юм уу? Спартак ч юм уу? Тэгээд нэг Шахразада ч юм уу? Одоо нэг тиймэрхүү балет руугаа илүү хувийн талаас илүү гоцлох нь сонирхолтой дуртай. Сонирхолтой байдаг тий. Илүү дүр гаргана. Тэгээд бүжиглээд ахаасаа илүү бас жүжиглэлт гаргана. Жүжиг бүжиг хоёр нь илүү ингээд ойролцоо гэх юм уу та. Тэр тэгээд яг анх би гоцлооч болохтой хөвчлэн эсрэг дөрүүдийг бүтээдэг гэсэн. За. Тий. Одоо жишээлбэл Жизель бүжгийн жүжигийн Ханс гэдэг нь шүү дээ. Одоо ойрын захирагч эсрэг дөр нь Хунтнуур балетын хар шууч юм уу тий гэх юмудаа эсрэг дөрүүдээр эхэлж жоохон би дөр бүтээж гоцлож байсан. Тэгээд тэгээд явандаа ингээд эрэг дөр эсрэг дөр гэл ингээд ээлжлээ. Хийсэн л дээ. Сонирхолтой юм тий. Тэгэхээр таны хамгийн дуртай нэг дөр сонгол. Хийхэд гоё кайфтай байдаг тий. Тэгээ магадгүй техник талаас бас илүү тийм чаленжийн сорилттой байдаг. За Спартак юм да. Спартак бүжгийн жүжигийн Спартак. Римский Корсаков явах л Спартак чинь хажид дүрэн шүү дээ тий. Гоё би Римский Корсаков тайгуу дуртай Шахразада үнэхээр гоё. Шахразада бол бас гоё. Тий. Синдбад. Тий, тэгээд Спартак болохоор эрэгтэй бүжигчнээс шаарддаг бүх зүйлүүдийг шаарддаг. Одоо тэр үсрэлт, эргэлтийн техник, үсрэлтийн техник. Дээрээс нь нөгөө манахаар дуэтни гэж ярьдаг. Одоо эмэгтэйтэйгээ хослон бүжиглж байгаа тэр хадаашоо өргөлттэй. Тий, өргөөд дээшээ шидээд ч юм уу ингээд авах ч юм уу те. Нэг гар дээр удаан барих ч юм. Тэр тэгээд нөгөө талаас нь дүр гаргах. Нөгөө Спартак ч яага шаналаад байгаа нэ. Нөгөө бослог гаргах гэжсэн бослого нь одоо бүтлгүй болонгууд нь мань хүн гээд одоо шаналж байгаа. Тэр дүрийг гаргах. Тий. Тэгээд тэр чин хайр сэтгэл гарч байгаа, хөшөө хорсол гарч байгаа, гомдол, харуусл гарч байгаа тий. Тэгэхээр Спартак бүжгийн жүжиг бол гайхалтай. Жүжиглтэй. Тийм байна. Эс чин бол шүү дээ Спартак чинь тий.
А гэтэл мессежин бооллыг сонгодог бүжгээр дүрслэх. Тэгээд маш олон давхар тийм сэтгэл хөдлөлүүдтэй зэрэг энэ зүйлээ илэрхийлнэ гэдэг нь өөрөө. Тэгээ хамгийн гайхалтай зүйл нь бол хөгжим. Тэр хөгжимг сонсоод тэр бүжигчин тэр дүртэй бүр ингээл уусаал орно. Тий. Гоё сонсож. Тэгээд чин миний хувьд болохоор бас би ч бас азтай Спартакт нь тоглосон бас нөгөө эсрэг талынх нь Краст нь тоглосон Ромын гэж. Тэр бол бас гоё дүр. Бас Спартакаас бүр эрс ялгаатай тий. Тэр баяр наадам, найр, зугаа, цэнгэл тэгээд тэр мессежин боолуудыг өмнөдөө ингээд тололдуулаад нэгийг үхийг хараад амар гоё кайф аваа тий. Тэр цусыг үзээд ингээд бүр ингээд тэрнээсээ ингээд тэр дайн тулааны бүр ингээд өөрийнхөө ингээд юунуудыг авдаг тий. Тэр Красын дүр бол бас гоё. Сонирхолтой юм байна тий. Сүрж авах нь одоо тэгээд тэр ингээд Спартак балет эхлэхэд Красаар эхэлдэг байхгүй. Тэр нь болохоор ингээд хөшиг нээгдэхэд ингээд урд нь ингээд 26-аас 36 цэрэг ингээд тайз дүр. Красын цэрэг бат. Өөрөө ингээд том ингээд нэг өөрийнхөө юм юун дээр зогс синти ч юм уу юун дээр ингээд зогсож байгаад эхэлж байгаа. Тэгэл тэр хөгжим нөрөглөл нэг цэрэгүүд нь ингээд багаас ингээд оволцоод өөрөө тэнд ингээд жанжнаа те. Ингээд бүх цэрэгүүдээ удирдаад. Бас гоё дүр юм байна тий. Гоё дүр. Тэгээд яг таны ярьсан өнцгөөс л анзаарч байгаа юм байна. Спартак дотор гоё дүр зөндөө байгаа л та. Одоо Спартак нь ч байна. Юу нэ Крас нь ч байна. Тэгээд тэр малчтын хэсэг байна. Одоо энгийн малчд малаа хариулаад ингээд хөдөө байж хахад те ингээд гоё ингээд хөндөй хээр талд ингээд байж хахад Спартакийн ядарсан тойлцсон цэргүүд ингээд очоод тосломж гож байгаа байхгүй те. Бид нэр одоо ингээд ялагдж байна. Араас ингээд Красын цэргүүд ирж байна. Бид нартэй нийлээч, бид нарт туслаач гэхэд тэр нэг малчтаа тгээ бид нарт тослъя. Нэр ингээд одоо энэ боолын нийгмийн эсрэг тэмцээ гэд бас нэг ингээд тэнцээ болж байгаа үйл явдал бас айгүй гоё. Тийм байна. Хүний өрөвч нинжин сэтгэл бас гарч байна тий. Ер нь яг гоо би өөрөө дуртай, үзэх дуртай. Тэгээ харахтаа би бол нөгөө гоо зүй талаас нь хардаг. Надад тэг хүний бие хичнээн гоё сайхан байж болох вэ. Тэгээд маш их төсвөр төвчээр хатааж л харагддаг бүжигчдийг. А гэхдээ яг ингээд таны ярьснаар яг өөрөө ингээд дотор нь бүжгэлдэг хүн, гоцолдог хүний харах өнцгөө сонсон чинь надад үнэхээр гоё. Тэнд чинь ингээд яг жинхэнэ амьдрал аюул олон зүйл болж штэ. Тий штэ. Хүн хоорондын харилцаа зүгээр бүжиг биш аахгүй тэр чинь. Бүжгэн жүжиг гэдэг гол одоо болгоно тэнцээ байгаа л та. Тийм байна. Бүжгэн жүжиг гэдэг үгний учрыг одоо ойлгож байна. Тэгээд тэр чинь ингээд ганц бас бүжгэн жүжигчд яваад ахгүй л тэнцээ чинь бүхэл бүтэн 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оркестр сууж тийм. Тэгээд тайзан дээр нь бас 20-30 хүний бүрэлдэхүүнтэй тайз ажиллаж байна. Тэгээд тэр тайзны зураачийн тухайн бүтээлд зориулж хийсэн уран том зургууд байж байна. Ингээд яг ингээд театр ч юм бол ингээд бүх талаас тайзны гэрэлтүүлэг бас онц. Гэрэлтүүлэг нь байна. Тэгээд ер нь бол манай нэг дойрчвэ байлаадчвэ тоглоход бол ингээд яг ингээд ботход 150 гаруй хүний хөдөлмөр явж байгаа байхгүй. 150 маш том бүрэлдэхүүн байна тий. Та бодолтой ингээд оркестр нь 50-60 хүнтэй байна, бүжигчд нь 50-60 хүнтэй байна, тайз гэрлийнх нь байна тий. Тэгээд үйлчлэгээний ажилчид байна. Маш олон хүний бүрэлдэхүүнтэй байж нэг жүжиг бүтэж байгаа юм л та босч байгаа. Бид нар чинь тэгээд дойрын театр дотор бүгдээрээ эхлээд тусдаа бэлтгэл сургалтуудаа хийн. Бүжигчд нь бүжгийнхаа зааланд хийн, хөгжимчд нь хөгжмийнхаа зааланд. Тэгээ нөө тайзныхан доор тайзаа янзлж авсан. Тэгээ тоглолтынхаа өмнөх өдөр прогон гэж ярьдаг те. Нийллэгээ хийн. Бүгдийг нийлүүлээд нэг зангидна. Тэгээ болж байгаа бүтэхгүй болж байгаа юмнуудаа болж ийн болохгүй байгаа юмнуудаа болохгүй байна. Ярилцаж асаж янзлаад тэгээд тоглолттой бэлт. За нэг одоо балет те тавилаа гэхэд ер нь хэр хугацааны бэлтгэл ордог вэ? Яг хөө шинээр юм хийх гэж байгаа тохиолдолд урт хугацаа шаарддаг. Ингээд байнга тоглогддог жүжигүүдэд тоглоход бол бид нэр одоо 14 хоног бэлтэж байна. Нэг жүжигийг 14 хоног бэлтэнэ.
Тий. Яг жүжигээс шалтгаалаад өөр. Арай хөнгөн хэлбэр нь болоод нэг 14. Арай урт нөгөө хүнд хэлбэр нь болоод нэг сар орчим ч. Сар гарan ч. Тэгээ бүтэн сар 150 хүн хамтран ажиллаж ээж, бэлдэж ээж нэг өдрийн тоглолт гардаг. Тий шүү. Хоёр өдрийн тоглолт. Маш их хөдөлмөр энэ тий. Тий. Гайхалтай. За та тэгэхээр манай сонсогчид зориулаад одоо энэ 29 30-нд болох тий Grandeur нэртэй гала концертын талаар мэдээлэл өгөөч. Тэгээ мөн Nomadic Ballet Production-ийнхаа талаар мэдээлэл. Би тэгэхээр Монголд балетын production байдгийг анх удаа сонслоо л доо. Би бол нөгөө 20 дугаар зууны 19 дугаар зууны сүүл 20 дугаар зууны их 21 дугаар зууны ихэр чи Европт бол балетын production-ууд бий болцсон байсан. Алдартай байсан. Диагилевийн Балеруса гэдэг алдартай production байсан тий. Дэлхийн сонгодог сор бүжигчдийг нийлүүлээд Европ орныг явж бүжиг танилцуулдаг тий. Бүжиг тоглодог концертууд хийдэг байсан. Талаар бол сонсч ирсэн. Монголд ингээд production гэдээ бий болцсон байна гэдгийг сонсоход надад сонирхолтой байна. Энд чинь нөгөө балетын урлаг маань хөгжиж ийн л гэж би хараад байна л да. Тий, нэг талаар тий. Тий. Тэгэхээр та production-ийнхаа талаар яаж үүсгэн байгуулсан, ямар тоглолтууд та нар тоглож ирсэн. Тэгээд бүрэлдэхүүнийхаа талаар мөн онцгойлон энэ Grandeur нэртэй тоглолтынхаа талаар яриач. За би бас Японоос ирээд удааг байсан юм аа. Нэг 3-4 жил болсон байсан уу. Тэгээд нэг өдөр бид нар чинь ингээд эрэгтэй бүжигчд нэг өрөөнд, эмэгтэй бүжигчд тустай өрөөнд ингээд нэг өрөөнд чинь нэг 5-6 хүн байдаг байхгүй. Хувцас ингээд сольдог. Хувцас солиод бэлтгэлтэй өрөө. Тэгээд бид өрөөндөө сууж байгаа шийдүүлээ нэг юм яг тухайн үед продакшн гэж яагаад юм аа нэг хамтлагч юм эсвэл хэдний хилээд нэг гоё тоглолт хийе л та гэдэг. Нэг санал гаргасан. Тэгсэн чинь нөгөө залуучууд байна тэгээл та гэд дэмжиэд. За тэгээд ямар тоглолт хийх вэ гэж бодлоо ярилцлаа. За театр, дойрын театр чинь дандаа сонгодог юмнуудаа тоглож байгаа юм чи хэдүүлээ жоо арай өөр стилээр хийвэл яа тэгэл тэгсэн нөгөө төлж тэгээл та гэлтэй чинь. За тэгээд нэг жоохон судалгаа явна шүү дээ мэдээж. За ямар тоглолт хийвэл хүмүүст хүрэх юм байна. Тэгээд бас ингээд цаашаага бас явах боломжтой юм уу гэдгийг ингээд. Тэгээд ингээд судалж жагаад за хэдүүлээ ерөнхийдөө жоохон неоклассик тал руугаа юм хийя. Contemporary неоклассик тал руугаа юм хий. Тэгэх юм бол залуучуудад бас илүү гоё сонирхолтой байх юм болов. Гэт хамгийн анхны тоглолтоо бид нар 2016 оны 4 сард Sentiment гэдээ бас нэг юм одоо концерт маягаар шоу балет ч юм уу да одоо ер нь бол нэг гэрлийн тэгээд нөө хойд дэлгэцийн тэгээ бүжгээ ингээд нэг жоохон нийлүүлсэн тийм шоу тоглолт хийжсэн анх Sentiment гэдэг. Сонсч ирсэн байна. Тий, тэрийг корпорейт хийжсэн. Тэр үед корпорейт ч гэсэн нэгдэд бас удааг байсан. Айгуу гоё шин заал байсан. Бид нэр анх оролцсон. Ваа, ийм гоё зааланд бүжиглэх нь штэ гэл. Тэгэл зүтгэсээр агаал тэр тоглолтоо хийсэн. Манай продакшн болохоор тухайн үед 10 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдчихсан. 5 эрэгтэй, 5 эмэгтэй. Тэгээ 5 болохоор балетын гоцлооч байсан бүгд тэр. Тэгэхээр нөгөө нэг талаараа гоцлоочч маань нөгөө нэг ажилтай хандлага арай өөр. Тэгээд бүжиглэх ур чадварын хувьд бас арай өөр. Тийм болохоор ингээд айгуу гоё ингээд нийлээд тэгээд ингээд тоглолтоо хийгээд одоо тэгтээ 9 жил болцсон. 9 жил болохгүй гэж би бас нэг сан гоё тоолол нэг бодож өгчгүй байсан. Тий ямар ч байсан тоглолтоо амжилттай хийчихье гэж бодвол. Тэгээд тоглолт маань ч гэсэн маш гоё амжилттай болсон. Тэгээд тэрнээсээ урам аваад за дараагийнх нь юу ах вэ гэл. За хэдүүлээ тэгвэл Кармен Суит тоглоё. Ингээд за тэгвэл сонгодог хэлбэрээр нь тоглоё гэдэг. Тэгээд Кармен Суит тоглож байсан. Сонгодог хэм маягаар нь тоглосон юм тий. Тэгээд дараа нь за ингээд сонгодог неоклассик нь байгаад байгаа маань. Тэгвэл жоохон Монгол тал руугаа юу байж болох вэ? Тэ? Монгол одоо ингээд ах хөв соёл харуулсан. Тэгтээ contemporary тал руу, неоклассик тал руу. Гэт тэгсэн манай нэг бүжиг тэглээч залуу. Надад нэг юм домог байна. Долоон борхоотны домог гэдэг. Энэ домгоор хэдүүлээ хийвэл яах вэ гэдэг. Тэгээд тэр домгоор дэлгэрүүлээд Эрдэнэ чимэг гэдэг одоо Монгол Улсын консерваторийн багш тэр багштай уулзж хагаад цомнол бичүүлээд.
бүр ингээд тэрийг дэлгэрүүлээд үүсэл хөгжил нь одоо яаж үүсч өгдсөн одоо долоон морхоо одгэл бүгдээр л мэддэн шүү дээ. Тэгээд тэрнийх нь чинь ингээд тус тустай одоо ингээд өөр ингэсэн од болгон өөр ингэсэн онцлогтой нэртэй тий. Ингээд нөгөө долоон бурхан одоогоо бид нэр долоон сахиус болгоод. Сахиус болгон тус тустай өөр ингэсэн өнгө айстай өөр ингэсэн бүжиг нь өөр хөгжим нь өөр. Тэгээд нэг эсрэг дөр гаргаж ирээд. Одоо ингээд нэг хот айлыг нэг одоо хаанаас ч юм болшнаас ч юм уу юунаас ч гарч ирсэн нэг одоо эсрэг дүрийн мангасч гэх юм уу юу ч ингээд айлуудыг ингээд төвөөгээд. Тэгсэн чинь тэр одоо хот айл дотор байсан нэг залуу тусламж гоох гээд явж байгаа. Тэгээд ингээд явах болгонд нэг сахиустай тааралдаж байгаа. Эхлээд одоо ой модонд байж хахад ой модны сахиус ч юм. Тэгээд дэше уул руу гарахад уулын сахиус ч юм. Тэгээд ингээд явсараад ингээд энэ 7 сахиусыг цоглуулад нөгөө одоо мангасаа дараад ингээд амар сайхантай жаргаж байгаа. Тийм бүтээл хийсэн байхгүй юу? Гой түүх байна. Тийм. Тэгээд тэр бүтээлээ за ингээд нөгөө нэг бүх юмнууд нь гой болоод идэх хөгжмөө зохиолох гээд ингээд идэг. Тэгсэн чинь санхүүгийн асуудал толгорноо. Гой юм хийх гэхээр мэдээж мөнгө хэрэгтэй, санхүү хэрэгтэй. За ингээл энэ тэндээс тусламж гойгаал нь ер нь жоохон юугүй байгаад байжсэн чинь соёлын амнаас сонгодог урлагийг дэмжих төсөл зарлагдахгүй. За. Тэгэхээр нөгөө төсөлд нь өгчлөө бид нэр. За энэ төсөлд л өгөөд үзье. Эндээс гараад ирвэл бүгдээ энийг хий гэдэг. Тэгсэн чинь азар нь манай төсөл шалгараад тэгээд соёлын амны санхүүжилтээр бид нэр тэр төслөө гоё амжилттай хийчихсэн. Тэгэхээр тэр чинь барыг та нар өөрсдөө шин бүжгэн жүжиг бий болгосон биз дээ. Шин бүжгэн жүжиг. Зохиол нь шин, хөгжмөн шин, дэгийн шин, бүтэн хэмжээ, бүрэн хэмжээний бүр гоё. Бичлэг байдлаар байдаг үзэх сонсогчд маань сонирхол олж үзэх боломжтой IPTV энэ төрөөр ч юм уу? Ерөөсөө яг тийм юмд бол байхгүй өөхөөг байна. Бүх шаардлагатай юм байна да. Богино хэлбэрээр ч юм уу нэг тиймэрхүү юунууд бичлэг, бидний бэлтгэлийн бичлэг, постерын зургууд ч юм уу тэд нар бол байгаа. Ингээл явсараа л одоо нэг мэтгээд одоо ингээд 9 жил болцсон байна. Тэгээ бид нэр яг манай продакшны гол онцлогтой зүйл нь Монгол бүжиг дэглээчтэй гоё хөгжүүлэх. Монголоос гарч байгаа бүжиг гоё залуу бүжиг дэглэгчтэй хамтарч ажиллах гэд ер нь бас манай зорилго тус байгаа л да. Тэгэл тэр утгаараа бид нэр илүү нэг өөрсдийн дотоодын нөөц болцсон. Ямар байна? Бүжиг дэглээч нэр чадвартай сайн бүжиг дэглэгч нэр наах юм бол хамтарч ажиллая. Чиний бүтээлийг тоглоё. Бид тэр ингэж ойлголоо зү. Ягаад production гэж байгуулсан бэ гэхээр яг дур үжигийн эрдмийн театр бол нөгөө яг сонгодог урлагийнх болохоор сонгодог дэг сургуулаараа сонгодог балет бүжгэн жүжигээ тавина. Production гэж байгуулж байгаа нь та нарт өөрөө мэрэгжлийн бүжигчдэд нэгдүгээрт бол мэрэгжлийн бүжигчдэд арай чөлөөтэйгээр сэтгэх, чөлөөтэйгээр илэрхийлэх боломжийг бий болгож байна те contemporary neoclassic стилүүдээр те бүжгэн жүжиг тавьж болж байна. Өгөө талаар мөн нөө үзэгчдэд гол нь нөгөө бүжгэн жүжигийг сонгодог бүжгийг илүү хүртээлтэй хүртээмжтэй ч юм уу те болгож гин гэж ойлгож байна зү. Тийм зөв. Тэгээд ерөнхийдөө бас энэ залуучуудыг бас илүү энэ сонгодог урлаг руу одоо ингээд татах оруулах үзүүлэх ч юм уу те. Тийм байна те. Илүү ойлгомжтой байдлаар. Харин ягаад тэгэхээр чинь яг ингээд сонгодог дэг сургуулаараа бол те театрын тайзан дээр хөгжим гэрэл бүх юм ингээд ер нь бол ингээд хэдэн зуун тавигдсан балетуудыг бол тэрнээс нь хэд хүрчлэх боломж бас аюул том эрсдэл ч те. Гэтэл нөгөө продакшнараа дамжуулаад илүү contemporary art маягаар тавьчихаар тэр чин гэрэлтүүлэг гэрэг зураг дүрслэл нөгөө баригдах дэг сургууль байхгүй болохоор илүү сонирхолтой байж болно. Залуучуудад илүү ойлгомжтой, илүү бүтээлтэй байж болох юм байна те. Тийм учиртай юм байна. Тэгээ манай бүрэлдэхүүнд одоо яг л одоо өнөөдөр ч гэсэн ингээд балетын гоцлооч хийж байгаа залуучууд яг л байдаг. Одоо гавьяач үжигчин саруул гэж байгаа тийм. Манай бас бүжиг дэглэж гоцлол бүжигчин манай ангийн хүүхэд сая Монгол Улсын гавьяач үжигчин болсон Батчимэг гэдэг. Сая 12 сард гавьяа тавсан. Тэгээд одоо яг залуучууд энэ Эрдэнэ болд гэл балетын гоцлооч гал тулаг
Идэр бат гэл одоо яг дандаа залуу. Одоо яг өнөөдөр Монголын тайзан дээрс яг шижгэнж байгаа залуучууд л байдаг. Мундаг. За тэгвэл одоо хоёулаа нөгөө грандиурын талаар ярилцъя. За. Грандиур маань яг юуны тухай вэ? Ямар бүжиг тоглохдох вэ гэдэг талаар. Тэг яагаад заавал те грандиур гэж нэрлсэн. Надад нэр нь их гоё сонсогдоод байна л та. За нэр нь болохоор бас бид нар нэр өгөх гэж бас ярилцсан. Ямар нэр өгөх вэ? Бас нэг жоохон балет сонгодог орлог тал руугаа жоохон ойролцоо юм өгөхгүй бол хаамаагүй юм өгч бас утгагүй болно. Ингээ ярилцж чаад грандиур гэдэг нэрийг өгсөн. Грандиур нь яг монголоод орчуулах юм бол сүр жавхлан гэсэн утга санаатай. Тэгээд илүү гоё сүртэй гоё ингээд ирхэмсэг гоё байдлыг харуулна л гэдэг зорилготойгоор хийсэн. Ахаа тоглолтын маань болохоор агуулга утга санаа бол тусдаа ингээд хэсэгчээс номеруудаас бүрдэж байгаа. Одоо 1 номер хайр дурал 2 хосын дүгэт явж байгаад арийнх нь арай өөр утга санаатай ч юм уу ингээд номер тус бүрдээ утга санаатай. Ингээд нийлсэн утга санаа бол байхгүй. Концерт гала концерт болохоор тэгээд ингээд бидний 9 жилд бас одоо ингээд хийж бүтээсэн одоо хүмүүсийн үзэх дуртай гоё хэсгүүд бүжгийн хэсгүүдээс те гоё ингээд соло номерууд гоё дүгэтнүүд тэгээд гоё олуул номерууд ингээд сонгож орж байгаа. Оруулж байгаа тийм тоглолт болох гэж байгаа. Энэ сарын 29-30-нд Дөөр бүжгийн Эрдмийн театрт 17 цагаас тоглогдно. Тэгээд 2 хэсэг тоглолт маань 2 хэсэгтэй байгаа. Тэгээд дан бас модерн контемпорари биш, дотор нь бас сонгодог номерууд ч байгаа. Тэгээд энэ тоглолтондоо бас зориулж бас бид нэр хийж байгаа бас шинэ номерууд ч байгаа. Анх удаа тоглогдох. Тий. Тэр утгаараа бас арай илүү сонирхолтой болох. Тийм байна тий. Өөр шийдэлтэй, өөр утга санаатай янз янзын номерууд байгаа. Тийм. Тэгэхээр яг нэгдсэн нэг агуулга байхгүй гэхээр тэр нөгөө одоо нэг балет, нэг сонгодог бүжгийг сурталчлахтай таниулах биш. Надад бол нөгөө бүжигчдийн ур чадвар. Тий, ерөөсөө гала концерт зөвхөн бүжигчдийн ур чадвар. Тийм тэгэхээр олон лечийн ур чадвар, бүжигчдийн ур чадвар. Тий. Олон өөр төрлийн агуулгатай бүжгүүдийг нэг дор суугаад үзэх боломжтой юм байна тий. Маш гоё сонсогдож байна. Тэгээд нийт одоо бүрэлдэхүүн хэдэн хүн одоо жишээ нь танаа продакшн тийм бид нэр нөгөө Дөөрийн театрын бүжигчид бас оролцдог. Тэг нь продакшн бол нэг 10-аас 12 хүний бүрэлдэхүүнтэй байгаа. Тэгээд ингээд иймэрхүү тоглолт тоглох бол мэдээж одоо хүн хэрэгтэй, нэмэлт хүмүүс хэрэгтэй. Тэгээд бид нар Дөөрийн театрынхаа бүжигчтэй санал тавьдаг. Бид нар одоо тэдэн сарын тэрэнд ийм тоглолт хийх гэж байна. Чи энэ тоглолтод орж ирэх боломжтой юу? Ингээд тэгэхээр нөгөө хүн ажил төрөл цаг зав юу хараад боломжтой байна би оръё. Боломжгүй нь энэ удаа би өнчөө дараагийнхт нь орооч гэдэг юм а тий. Ингээд ярилцаад хүмүүсээ бүрдүүлээд энэ удаагийн тоглолт нэг 20 хүний бүрэлдэхүүнтэй. Хөгжмийн хувьд хөгжмийн хувьд болохоор гоцлол хөгжмөд явагдана. Одоо виолончелийн соло, төгөлдөр хуурын соло, хийлийн соло гэх. Тэр нэг солонууд дээр бүжигчтэйгээ хамтарна гэсэн. Бусад юмнууд нь болохоор бичлэг. Маш сонирхолтой сонсогдож байна. Тэгээ та бүгдд амжилт хүсье. За тэгэхээр үзэгч сонсогчдоо дахин сануулхад Nomadic Ballet Production-ы Grandeur Gala концерт нь 3 сарын 29-30-нд Дөөр бүжгийн Эрдмийн театрын тайзнаа 17 цагаас тоглогдох юм байна тий. Тэгэхээр та бүхэн энэхүү сайхалтай гайхалтай гала концертанд Монголын балетын хөгжлийг харж болох нь байна тий. Мөн сонгодог дэг сургуулаа сонгодог тавилтаас илүү манай балетын урлаг маань хаана явж байгаа вэ гэдгийг бас харах тийм боломж гэж би бол харж байна. Тийм, бүжгийн. Нэг арай өөр төрөлтэй тий. Яг цэвэр сонгодог гэхээс илүү арай нэг жоохон чөлөөтэй контемпорари, неоклассик урлагаар бас манай залуучууд яаж бүжгэлдэг юм байна тий. Тийм, тэрийг харах боломжтой явж байгаа юм байна. Бас үзэхэд ойлгомжтой байна уу, ойлгомжгүй юм байна уу тий. Бас үзэл дүгнэлт юм л тий. Ер нь бол яаж ч байсан амар гоо үзэсгэлэн байдаг л да. Ерөөсийнх гоо үзэсгэлэн л хардаг л да. Би бол одоо яг өөрийн хувьд бол сонгодог бүжгэнд надад бол яг тэр л харагддаг. Тийм, та сая бүтэн сойдор хонтнуурчин тий би 9-ийг нь үзсэн, бүтэн сайныхыг нь. Марал. Тий, марал байсан. Марал Ананд 2 гоцлсон тий. Тий, тэгээд нөгөө алиалагчийн дүрд
Алиалагчийн дурд хятад балетчин байсан тий. Залуу байсан тий. 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 Бас мэдэгдэжээ лээ өөрөө лээ. Тэр нь бол анзаарчихсан. Тий, одоо яг энэ хунтнуурын хун ханхуу хоёроор та төсөөлж харж исэн тэр хоёр бүжигчин чи одоо энэ удаагийн тоглолтод арай өөр дөрөв дээр бүжиглэн. Тий, бас дүгэт хийж бүжиглэж байгаа. Маш сонирхолтой. За энэхүү сайхан арга хэмжээнд үзэг сонсогч та бүгдийг урьж байна. Тэгэхээр та бүхэн билетийг Тэг эмээнээс авчлаа тий. Тэг эмээнээс авч болно. Тэгээд Namajig Ballet Production-ы Grandeur Gala концертанд үзэг сонсогч та бүгдийг урьж байна. Тэгээ бидний урилгыг аваад өнөөдөр ирээд цаг зав зориулаад өөрийнхөө талаар Монголын балетын урлагийн талаар мөн Монголын балетын урлагийг би бол энийг шинэ одоо дэвшил гэж харж байна л та. Production бий болоо доктортой үйл ажиллагааны олон жил явуулсан. Тэгээ гайхалтай тоглолтуудыг тавьж гин гэдэг нь бол би бас айгүй бахархаж байна. Баярлалаа. Тийм одоо урилга урилсан ирсэнд баярлалаа танд. За баярлалаа. Бас намайг ингээд урьж оролцуулсан та бүхэнд маш их баярлалаа. Та бүхэнд бас ажлын өндөр амжилт хүсье. Тийм баярлалаа. Тэгээ танд болон танай продакшны хамт олон уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. За үзэх сонсогчдоо та бүхэнд од мөндөр суугийн онцлог сэдвийн нэвтрүүлэг маань өнөөдөр сонгодог бүжигнэ сэдвээр хүрлээ. Энэхүү нэвтрүүлэг танд од мөндөр YouTube сувгаар NTV телевиз болон 83.3 107 долгионы од мөндөр радиогоор хүрлээ. Баярлалаа та бүхэнд. За баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн мянган хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.